Сайн мэдсэн удаа хугацаанд бичлэг хийгээгүүд уучлаарай. Гана гिचийн бичлэг өгсөн part 1 гээд энэ бичлэг манай орсон дараа хэдэн хоногийн дараа Гана гिचийн бичлэг өгсөн part 2 маань орно гэж би ам ирсэн боловч тэгээ чадсангүй одоо тэр их бичлэг хийх тул гэхдээ тэр нь жоохон зам авах хэрэгтэй. Одоох нь бол яг дөрөвдөх өдөр би танаас хамгийн анхны бичлэгээр миний нэг өдрийн амьдрал гэж та нарт нэг одоо танилцуулж ирсэн бол өнөөдөр ихтэй яг анхны бичлэгээр би жижигсэн байхгүй юу? Би анхны бичлэгээр 2 3 чихэр аваад тэг хүүхдүүдээс гоё асуулт суугаад тэг хариулж чадсанд нь чихэр юу гэж би бодсон юм байхгүй юу? Тэгсэн чинь нэштэй ингээд би ингээд жоохон анхны ютубер ч учраас тэг жоохон амар санаа зовоо тэг жоохон хүн амтнаас жоо хасаж чадахгүй зөө хоолоо молоо ээрэдээс учраас би ингээд нэг хүүхдэд цуцсан манай ингээд хүүхдээс одоо л би чихрээ авцсан яг үннийг хэлэхдээ би өнөөдөр 4 дахь өдөр биш яг үнэл 3 дахь өдөр бичлэг хийчихсэн байхгүй юу тэг чинь 3 дахь өдөр фейлдээд нэг байгаа штий би нэг гэж зэмлээ өөдөө зэмлээг байгаахгүй миний нэг зэмлэж ажилладаг байхгүй тэгсэн чинь би зэмлээгүйг нь аваад гараад ирсэн бас дээрээс нь шүү дээ миний усны цэнийг дуусаад би өчтөр тэр чихээр фейлцсэн учраас би одоо л яг бичлэгээ хийж байгаа за миний бичлэгийг таалан сууж таалахлаа би ихтэй одоо л гэртээ хагаагүй би жил би танартай гадаа мэндийг хүргэж чинь за би өчтөр юмд чихрээ авсан одоо би идээгүй хүүхдүүдээс гоё асуултсан гоё ангийнхаа хүүхдүүдээс ч асуугаад хөрхөн гоё би гоё жоохон хүүхдээс ч гэсэн асуугаад гоё тэгээд гоё тэгнэ гэж бодож байна. Одоо л би дөрмийн дагуусайхан тийм миний автоос авчихно. Автоос хүлээж байна. Миний бишиг таалан сууж талхын сонирхоорой. Одоохонд бол би жоох нэг буудалтайгаар ч учраас миний ярьж байгаа суларчиж мандгүй би жоохон нөхөн амьтны аж жоох ингэ бичлэг хэрж байгаа амар санаа зовоод идэм юм аа. Тэг жоох юм ичээд ч гэдэг юм уу. За баяртай. Ямар уйлрал дуртай. Би бол өвөлд амар дуртай шүү дээ. Би зуны уйлрал үнэхээр дургүй амар наартай дээрсэн тэгээд хорхоо шавд мав шээс сэрцэн тэгээд газраа онцлох байхгүй. Тэгээд газар тэгээд ингээ арай хонжиж байгаа тэгээд аалзамс хавлсан би бодоцтой унтаж чаддгүй заяа. Тэгээд би зуны уйлрал амар дургүй. Өвлийн уйлрал нь миний хувьд бол мөрөд хийл баг газар гэсэн үг гэдэг байхгүй. Би өвлийн уйлрал дуртай шүү. Танаа ямар уйлрал дуртай вэ? Тэгтээ та нар нэг манзарсан байх. Би өмнө бичлэгүүдээр миний бичлэгүүд коммент бичиж болохгүй лээ. Тэгээд би өшгөр болохгүй байгаа. Тэгээд та нараас гоё юм асуу ихэд коммент бичиж болохгүй жоохон фейлтэй байна уу? Манайхан та нарт би нэг юм хэлдээ. За гэртээ шийдлээ дээ. Одоо л сургууль дээр одоо яг хүрээд ирлээ. Би одоо л яг би бодож байгаа ах. Би ангиас эхлэхээс илүү би бол яг ангийн яг жоохон хүүхдүүдээс бол эхлэе гэж би бол бодож ин заяа. Хүүхдээ олдгүй. Би өн хүүхд болохтай амар мууш. Би одоо яг хүүхдээ бол сонгочлоо яг манай ангид бол сэрж мэдээж амьд гэдэг яг хоёр ихэр байдаг аахгүй юу тэгээ би тэний дүүгээс нь бол одоо юм асуух гэж байна. За чиний нэр хин гэдэг юм? Амин болбоо гэдэг. Амин болтон. За хэдгээр анги вэ? 2 дугаар анги. За багш нэр хин гэдэг юм? Нэмсрэн гэдэг. За багш хэр аштай вэ? Уурт аюу гайгүй яг дунд зэрэг үү? Дунд зэрэг арай гайгүй. Жохон жигтэй жоох уур байдгүй. Жохон л уур байдаг. За анаагаас ч юм асуунаа. За сэрч мэдэг анаагаас нэг тгээс 10 оноо гэж ямар оноо гэх вэ? Хэдэн оноо ч гэсэн бол чиний үед бол 10 сар. 10 сар үнэхээр гоё шүү дээ юм уу? Тэгвэл жам гэдэг анаа. Яа энэ манай анги хүүд амар юмтай шүү дээ. Тэгвэл жам гэдэг анаас юу гэж хариулах юм? Хэдэн оноо гэх тгээс 10 оноо гэвэл? 10 сар 2 хэдэн 2 хэдэн үнэхээр хайртай юм уу? Үнэхээр татна уу? За тэгвэл одоо сэж бич жамын 2 жад хөдөө өсөн гэж байгаа шүү дээ. Тэгвэл одоо хөдөө өсөн чинь жоо харамсаж байна уу? За нэг харамсаж чинь гэл тгээс нэг 10 оноо гэл хэдэн оноо гэх вэ? 10 сар ой. Үнэхээр харамсаж байгаа юм уу? Хизээ ирэх юм? Маргааш нэг өдрөөс ирчих واخ. Жоо харамстай л байна. Жоохон ихснэр байх гэдэг л жоохон. За миний бишнэр олцсон баярлаа. Танарт яг анхны бишгээр би хэлсэн байхыг би асуултанд яг хариулаад аюу хөөхөр юм ярьсан гэж хэрэг нь. Баярлаа. За баяртай гэлч. Баяртай. За миний бишнэр олцсон зөвшөөрсөн баярлаа заяа. За биш юм шүү. За чи ихтэй шүү дээ. Чи дээр ихтэй шүү дээ. Тэг ихтэй юм хайртай юу? Хайртай. Айлын ганц ахыг өсдгөө айлын жоохон дээр ахыг шиштэй дүүнэртэй ахыг өсдгөө. Айл ганц. Айлын дундах өсдөг. Айлын дунд ахыг өсдөг. Дүүтэй алмаар байна. Чи айлын байх юм уу? Тийм. Ямар гоё айлын байгаа байхгүй юу шүү?
Хэн бол манай ангийн дарга өөрөө танилцуулсан. За намайг Алтантай гэдгийг. Өө ямар юм толгойчсон. За гөрөлж чи яах гэжтэй нарийн чи хаачнаа. За тэгээд ангийн дарга бол хэр удаж байна? За 2 сар болж байгаа. За өмнөх ангийн дарга маань ангийн даргаас буугаад тэгээд хамгийн их санал 12 саналтайгаар та ялсан шүү дээ. Тэгээд яг та ялангуйтай шүү дээ. Ер нь сэтгэл хөдлөл хэр байсан бэ? Муухайсан. Муухайсан. Яа. Би ангийн дарга болно гэж юусоо бодож байгаа. Тийм зүгээр надын 2 3 санал явах л гэж бодчихсон юм. Бүр ийм бар 80% дэмжиж байгаа бүрийн санал төрөж бодоогүй юм уу? Бодоогүй. За тэгээд одоо жоохон ангийн даргын ажлыг хийж үзээ. Тэгээд сэтгэл ямар байна? Муухай наа. Яг Маш их ядарч байна. тэгээд Хичээлээ ажгаар бах юм яхаж ядарч. тэгээд хоолон болоо өвдөж гин зүгээр үү? Зөндөө өвц. За тэгээд одоо удахгүй хичээл одоо баг 2 сар хүрэхгүй дараа амарлаа. Юу бодож байна? Хурдан амраасаа гэж бодчих. Хурдан амраасаа гэж бодчих. Хурдан амраасаа гэж бодож юм уу? Аха. За тэгээд манай ангиас юу хамгийн их эргэжч дүмэлж гинэ, эмгчч дүмэлж гинэ. Эргэжтэй дүмж байгаа юмсаа. Эргэжч барин 100 өнөмөлж гинэ. Эргэжтэй заа 100 гэхгүй дээ 2 хүүхд дараа гайгүй. Хий. Хүмүүж минь 2. Яг миний бодож ирсэн өнөө байна дөө. За тэгээд ангийн даргын яг гоё гэлээ тгээс 10 өнөөгдөө. 0. За муухай гэвэл тгээс 10 өнөөгдөө. Гоё юу? Муухай. Муухай юу 0. Гоё гэвэл Муухай юу 10 байна. 10 сар гэж юу? Муухай гэхээр их таарч байгаа муухай биш юм уу? Тийм үнэн мөө. Ер нь нэг хэрэн жоохон л гэсэн үг. Яг бүр 10 гэхээр бүр амар дургу гэсэн үг. Ер нь ангийн даргаас буух хэрэг танд хэрэг хүсэлт ирвэл та яг буух уу? Буу. Амар баярлалаа. За тэгвэл одоо жоох юм асуунаа. За. Та жоохон гангстер болоод юм. Би алацаад дээ. Гангстер болоод иргүй жоохон. Окей. Манай их хүүхдүүд жоохон гангстер болоод байна шүү. Жоохон. Би гангстер биш үү? Жоохон ангийн дарга жоохон. Яа, харин дүүдэм сардаг. Яа. Гангстер болчихоо. Яа. Гангстер биш үү? За миний бишгэнд орсон танд баярлалаа. Баярлаа. За асуулт хариулсан дүндэд ингэж хөрөнгө гэж хэлсэн. Баярлаа гэдэг юм шүү. За баяртай. Баярлаа. За өнөөдөр хэр өдөр вэ? Гоё наа. За би ч юм басан. За яг гацж ирэхгүй хариулах гэсэн үнэчээ. За ариун туяа юу би юу? Чи. Яг үнэн үү? Үнэ. За тэгвэл штэ чи дараа дүүтэй лөө. Дүүгүй. Ирчтэй лөө. Тий. За чи айлын ганц байхыг хүсдэг үү, дунд байхыг хүсдэг үү, бага байхыг хүсдэг үү? Ганц ахах. Яагаад? Гоё штэ. Яагаад? Гоё штэ. Юу н дараа дүү талхыг хүсдэг үү? Хүсдэггүй. Яагаад? Муухай штэ. Хүүсээ зүнмиг айлын байхыг хүсдэг би. Би бол дараа юм дүү талхыг би баруун мөрөөддөг ш. Яа. Амар гоё штэ дараа дүү талхыг. Дүүгээ хараа сургалтын дүүгээ муухай штэ. За дуртай хичээл юу вэ? Бин тавир. Яагаад? Гоё штэ. Гүүгээ. Бин тэмэлтрээ гүүх нь гоё тий. Одоо миний цагаан суулгын цагаан тойрол гүүгээд байж мэдв. Одоо гүүх тустай гэдэгтэй одоо. Чи одоо энэ шиг тийм юм тарилч тий. Тийм ээ тийм. За тэгвэл одоо чи ихтэй штэ. Ихтэй тэгвэл хэр сайн бай. Тгээс 10 оногийн хооронд оноо өгдөө. 10. Яагаад? Дүүс штэ манай гэсэн. Дүүс штэ сони юм аа. Яа. За ахтал гэсэн үү? Ахтай штэ. Ахтал үстэй оноо хий. 9 оноо. За одоо ингээд сургууль одоо нэг 2 сар хүрэхгүй хоногийн дараа амарлаа. Юу бодож байна? Унтахыг л бодож байна. Ямар хай өдөр орж байгаа юу? Чи өглөө орж байгаа юу? Нэр хүрээд байна. Яа манайхаа одоо өдөр орж шууд нойр хүрдэм шүү дээ. За миний бишгэнд оролцсон баярлалаа. За баярлалаа. За баяртай. За сайн уу? Сайн. За энэ бол миний нэгдүгээр найз. За хүний нэгдүгээр найз хэр байдаг вэ? Гоё юу? Гоё, амар гоё. За би одоо жоо асуултаа хөндрүүлж байгаа байхгүй юу? За. Тэгээ би чамаас юм асууя. Чи ингэж бүр энэ талаас бүр замгүй их найзлахыг хүсдэг үү гэвэл яг дунд найзлахыг хүсдэг үү гэвэл яг 2 3 хаа цөхөр найзлахыг хүсдэг үү? Яг гоё. Ихүү дундуу багуу. Баг. Яг гоё ингээд Яг хэдэн оног өгөх үү? Хэдэн найз авах? 2 3 яг гоё ингээд үнэнч бест найз. Тэгээ төлсөн тэгээ хуучин ч юм уу. Сонстой гэдэг байхгүй юу? За тэгвэл чи яс дүүт штэ. За тий. Түл штэ сая би энэ дүүг нь өрсөн байхгүй юу? Тэсээ чи амар их чи би авахгүй.
Ингэж санаа зовоод явцсан. За тэгвэл чи одоо дүүтэй штэ. За тий бүр үлгийтэй дүүтэй болох гэж байна уу? Угаасаа бүр үлгийтэй дүүтэй. Угаасаа үлгийтэй дүүтэй. Хэцүү штэ. За 9 сартай. Хүүгөө юм уу? Тэр 9 сартай. За хайртай юу? Эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу? Эмэгтэй. Хайртай юу? Хайртай. Хэр хайртай? Амар. Тийм гэж хоолнд бүр амар тулах. Амар. За тэгвэл надад чамаас бүр амар хүн сүлцсэн. За. Чи намайг сонгох уу? Ариун цэгийг сонгох уу? Энэ одоо ямар хэцүү асуултаа. Юу ариун цэгийг чи энэ саний бишэнд орсон гэдэг юм чинь. За хоёулаа гэж харилж болно. За хоёулаа юм байна да. За миний бишэнд орсон танд баярлалаа. Баяртай гэлж. За баяртай. Манай ангийн охид хөвгүүд заах энэ жоохон ирээчтэй байна. Чи ямар амар хард юм энэ хүүхдэрээ. Энэ манай хүүхд жоо ойлгох. Манай нэг хаврын синдром үлдсэн. Манай даатар ганц нэг юу ч юм дээ. Манай ангийн хүүхд тэнч байна. Энд чинь манайхаа бас хангалттай орохгүй. Өөрсдөө бачигнаа гэж. Манай ангийн дарга аим чимхий шүү. Чи одоо яах гэдэг юм бэ нэг аим. Хамгийн дараахан би өгөөч. Хамгийн юм дараахан ордог. Манай ер нь юу ч юм. Манай ютубер юу байна? Танд харж гал манай ангийн охтууд 8 намглан ямар өөр ширээ том өндөр савууд ийдээ. Юу гэдэг юм бэ? Интернетээр энэ тавигдсан шүү дээ чиний зүрхээрээ. Манай нэг геймертэй байдалтай суудаг та юм. Маяг тийч юм үлээ. Тэрийг энэ хараад тэнийгээ юу модлоод. Манай ингээ охтууд нэг юм гайгүй. Энэ хүмүүдэр гадаа зогсоод байна. За энэ сайн байна уу та? Сайн байна уу? Бишгэд орцсон та. За сайн байна нэг хөрхий өрөөсөн байна. За нэмээ юм байна. Манай энэ жоо юмтай өгөхөд. Манай ингээ атгаа юм ихтэй нэ. Манай ингээ нэрийн цаашаа үүдгөө шүтээ алдаад явна. Энэ хүүхэд бол манай ангийн шүд 8 нэг хамгийн хордоо мичдэг, хамгийн ухаантай, энэ багш нарын хүндлэх хүн цаны ганцхан. За сайн байна уу та? За За манайхаа ямар ч тач би тарчлаа. Болсон гэх чинь манай ангийнхан зүгээр одоо ингэж гадаа бөмбөгтэй ингэ болбол олцоо. Хэрэг юм ингээд үүлээс мал одоо үүл болчдгийг штий. Тэгээд үүл болонгоо тэгээ харанхуу итгэн шиг харанхуу болчдөг учраас гээд иймэрхүү тоглоом. Иймэрхүү тэгээд тоглоом тоглож чадахгүй. Тэгээ одоо цаг 100 болчихсон гэсэн хангигээд байна гэхчээр сайхан ингэ болбол тоглож байна. Яа манай ангийн энийг жоох юмтай хөхтэй наа сайн бичлэг хэлгээгүй нэг юм хүүхэд байна. Би одоо л орж ирээд л байж байна. Миний бичлэгийг эхлээс нь дуустал нь үзсэн та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. За байж байгаараа би танартай эхлээд бичлэг дуусгаас та нарт юм хэлчихье. Би одоохондоо 7 скраптай 7 нолыг хонхоо олыг дараагүй байлээ. Тэгээд одоо тэр 7 бол намайг үзчихээ үлээ хонхоо олыг дараад өгөрэй. Тэгвэл би яг гой нэг юм 14 дангачтай гэж харагдах гэж байгаа шүү. Тэгээд би хэрэг гэж жоох их дангачтай бол тэгээд ойроор хам бичлэг хийж ин шүү. Тэгээд нам үнхээр бичлэг хийлмээрэл лайк олно сабаад хонхоо бас дараад өгөрэй. Би анх хэмжлэр болгосноо би юу сабскрайб гэхээс илүү би зүгээр саваад өгөрэй хаймар. Дуртай за эхлэлдээ хэлдэг бол сүүлдээ хэлнэ. Миний бичлэгийг дуустал та бүхэндээ өглөө өдрөөрөө мэндийг хүргэе. За бүгдэнд нь баяртай. Миний бичлэг амар орой тавигдаж байгаа шээ заяа. Би юу дийтэл гэж амар уддаг. Тэмчээс миний бичлэг айгу орой тавигдаж байгаа. Тэгээд орой бич унцаар заяа. Би орой бичлэг тавьш. Унчлахгүй шүү. Баяртай.